За би яруу найрагч Цэрэн очрын Эрдэнэт энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Овд аймгийн цэцэг сумын харьяат баруун ойрд Монголынхан мэдих агуу их Мааран Ботж Лэгсрэн гэдэг хүний тухай одоо гарсан ном зохиолыг уншиж хүүгийнх нь хүсэлтээр Лэгсрэнжээ гэж юм найргал бичсэн. Тэгээд энэ найргалыг өнөөдөр ачт нь өгч байгаа юм. Тэгээд одоо өөрийнхөө дуу хоолойгоор уншааж гисэн болохоор нэм бичлэгт оролцож байна. За уншлаа. Лэгсрэнжээ. Лэгсрэн гэдэг оройн од зүлгсэн сумын зөв шиг шоохор. Орой дээр овоо тахилгатай тэнгэрийн хэл зэнгэртэн байдаг тийм нэгэн содон хайрхны нэр бишээ. Лэгсрэн гэдэг аяны шуудын газрын диваачин алаг нүд шиг тунгалаг нуур хүн модыг ундаалсан цуутай зэнгэг голын нэр бишээ. Лэгсрэн гэдэг сутаа хайрхнан шүтэж явдаг суугуул бас уугууд иргэн малчин гонгоргойн удмын үргэжлэл малд гойд нүдтэй ном эрдэмд нэвтэрсэн сахил хүртсэн лам явсан ууган хүүгийнх нь түмэнд төгсөн алдраа алтан гартай бариач амьтны төлөө отож лэгсрэн шүтдэг хүмүүс нэрийг нь хэлхэн цээрлэн чоныг хангай гэдэг шиг лэгсрэн гэдэг нэрийг нь лэгсрэнжээ хэмээн авгайлж дууддаг шигэн адис хүртэх гэж гадаа нь хонож өнждгүү ч гэлээ алгаан хавсарч нүдэ анин залбирдаг байсан гэхэд заллаадаг их хүнгүй буянтан байсан гэдэг юм аа. 37 оны жил дээр ардын хувьсгалтай золгосон аварга бүх шиг тэнхээ те аралтай тэгшгэн биетэй баргийн мөр өдөртөө цуцаадаг биел агшинтай да баян хөдөлгөөн мөртөө явдаг домог байлаа. Уужуу тайван уцааргүй улаан хүрэн живэртэй бууцтай ургуулдгүй хусчаа цэм бийж явдаг хавуу тунгалаг мэлмитэй цөөн хөвгтэй намдуу яриатай намбалаг төгс нанчид хүртдэггүй хүммэлд тусуулах хол гэж төрсөн юм шиг өрөөлтөө сум алагсан дээлэн гандтал шогшуулж явдаг тийм л хүнлэг хүн атлан бурхан гэмээр өгшин байсан гэдгийг цагтаа мянган ламтай асан могойтын голын хүрээнд шавилсан Мааран Ботж цагаан шаргал царайтай шар дээл удаан орхимжтон цагийн исаар жанчан харж төрийн хар хүн болж гэрлэн гурван охинтой аав хандаан төшиг амбал юсүүл өрөөлийн адил аж төрж явсан ч өрөөлөөс харин илүү юм нь мянган малтай өргөн төмөн шүтгдсэн түүнийг өрнийн ангаах ухааныг өгөөсгөж өндөр гэгэн шиг шүтгдсэн авдагч пядлын үлдэгдэл гэж адалдаг хит улаан хувьсгалчид атаархахтаа улын шагааж аймаг сумын намын ороодууд улаан батлагтай намын гişүүдээ улаа үтсэн хэрэг шиг цуглуулж хурлаараа хушууран алилцж байгаад хөл хүндтэй тулгар ихийг төрүүлэхээр хөл гар нь хугарч хэмтсний залгаар мялцсандсан малын сургаар айл руу манхагтай тан хатгуур төөнөртэйгэн цас бороо хүүтэн алууныг ажрахгүй тушаал авсан зэрэг шиг шуудран цагуулж хатруулж шогшуулж унаагаан эцэгтэн гэлдэж явснаас биш хөлөөнжийн хэх рүү суух сэтгэлгүй амин бодож арга цаахан нүгэл нэгэн малаар бол хайнгийн номхон шар шиг нохойгоор бол чонайхаар басар шиг хүлгээр бол хөшөөтэй хурдан буян шиг хүний дээд будаа гэхээр хүн явсан юм аа. Ийн жилэн уул зармаар хэрэнхисч ван сөмбрүүгээс 5 салааг хүртэл түүж өлгийтэй нятхас шиг түүсэн ургамлуудaan бүэлхэн холгүй хайрлан хатааж нүдэж хамрын тамхи шиг нунтаг тангаан бэлдэн халуурсан хүүхэд тамирчсан настан өвдөж шаналж дуу тавьсан олон бэртэж хэмхэр шандаж шаналсан сум суурингаасан алс зайдуудан хадгаж самдар төвцснийх нь урилга зарлагаар үгүй хэлгүй юм шиг хүний төлөө хүн үүл дайгаан дуудахгүй насаа илээгтэн аварсан хүнийг нь тоолвол одоод аврагч минь гэдэг нь харин түн бомаа. Эмч нар оншиг нь олж чадахгүй энлэж шаналсан өвчнгүүдтэй эртхэн морд Лэгсрэнжээгээр судсаан бариуд биеэн засвал эрдгийн илчиж айж зүхтахаар эндүгөө хувилгаан шиг шидтэн аж воентай бидэн заяасан отож ангаахын шинжлэх ухаанд сөгдөхөр авшиг өрөө чуулсан хүн шүү дээ гэж айж ичихгүй ятгадаг байсан гэдгийг ард олон одооч тэгж дурсцаадгийн ангийн тэмцэл хэрийн төмөр шиг газар аваагүй ч далд үргэлжилж нам заскан шүтмалаа өсгцөө марксизмыг судалцгаа ураатай мананд мэдмөө төөрөгдөлтэй тэр үед Мааранд
эгэл атлан их хүн инжээ отроор юм шиг хологихгүй мордож олон үггүй дүлийн юм шиг зүтгэж гэж мэддэг чадгаараа хааж болдгүй миний тавилан юм да гэхээс биш хизээ барих бол намайг гих бодлоггүй хэрвээ баригдвал би гих айдсгүй мянгаар тоологдох мадаа олонтойгоо цэнгэр хөлсөн урсган өсгөн үржүүлж идээд би ямар дуусах вэ штэ та нар идээ цагааг нь ав өөрийн мэд хүртэцгээ хүү охинтой болсон айл бүгд асуулгүйгээр хөнгөрсөн их нэртэй шүл уудгаж бай мадаан өсгөж амьдралаа дээшлүүлнэ маний төлөө төрийн санаа дэмжицгээ марксизмыг ухтгүй би үүгээрээ өдлөё манай монголчууд гэдэг уурал явжээ ховдын цэцэг үеийн чмөөст алтай бүхэл говьалтан тонглийнхэн ш тэр чигээрэн хөрөг зургийг нь хоймортон залж хүний дээд гэж дулгүй шүтэж хавар зун намар өвлөг ихгүй хууч өвчтөгөө тэн зүтгэн очиж хаяаг нь дэрлэн биеэн засуулж хаварж зуусч намарч байж эмнэж домнож илж төөндч байд инжил эксрийг гисэн хол ойрын энэ тентхийн зон оны гэр майхан их айлсч шиг хөндийг дүүргэж инжээг байхад эмнэлгэр яах юм гэж хэлдэг хүмүүс 100-100 байж хэлмэгдэл хүлээж байгааг нь эдийгээр мэдсэн ч мэдээгүй мэд төөргөөрөн тэр шогшуул заарл байж тэгтэл нэг өдөр газар цөмөрхмөд гайн үрэлжээ 1954 оны модон морин жилийн шиний нэгний өглөө эртлэн болсон тэгсэр инжээ өөр хөөхөд ажизээтэйг амзаалгачхаад өргөө гэрийнхээ нартай хомир налан үртэй хүний жаргалаар мишэл сууснаа миний эз татлаа гэж би өөрөөр зөөдлөө. Нартад би хүн шиг хүн явлаач, наслаач, явах яах вэ? Ирж буцдаг нь амьтаа үгдийн жам. Ял хийж нүгэлтэн болоогүй ээж би ялтан шиг яллагдах цаг нь ирж байх шиг байна. Ингэж хэлээд сууж байтал нэг ачин ирж байна баруунтаагаас машин гисээр баяр хөөртөө орж ирэхэд нь тайвнаар би явах болжээ. Эргэж ирэхгүй bizээ. Би тгий хойноос минь их уйлцгаагаарай гэж захиад хөөргөд айлангаа үрлэн дийчтэн хүлэн цайлд суусан гэдгээ. Хөдлөгүй машин дугарч гадаа нэрж удлгүй төр төлөөлсөн албаны хүмүүс халгасан янзтай царай варгаар орж ирж хадаг дэлгэн лексэр инжээтэй золгож идээ шүүсэнд хурж дуу шуугүй цайлаад ирсэн хэрэгэн хэл зүрхлэхгүй сууснаа аймаг дээр таныг авчир гэлээгээд тамхтай цас харц доогоор барихад тэглгүй яхав дуудсан хоноо ч наа төрийн ажиллаар яваад та нарт гомдохгүй. Төрсөн би гэртээ шинэллээ гэлайлаа. Зам хол цасыг эртхэн гацгаая гэд заяагаан даатгаж шүтээндээ мөргөөд. Сул асан майн уншиж малгайгаа аваад задагдсан юм шиг гэрээсэн гараад харавсан юм шиг ирээгүй гэдэг юм. 73-тай хорхоод хоргүй хөвгөн дайсагнаад төрд ямар л гай болов гэжтэй. Хийгээгүй хэргийн яд тулгаж эсгээдэг хэлмэгдлийн төмөрт лексэр инжээ салхин дорн юм шиг ингэж дайрагдахад сад тавь хаадар шиг аврал тохиолгүй хусны үс шиг дүрлзэн үнс болсон хуургийн намтын оршлон энэ болоо. Ховд аймгийн шүүхийн мөрдөн байцаал 21-р зуун сая илээ болж болоход яаж та мянгат малчин болсон юм бэ? Ямар үнээр энэ тангаа өгдөг байснаа гэхэд даад гарсан өвгөн та нойр хоолгүй хахир хавраар хичнээн төл авдаг байв. Далдуур авсан авилгаан тооч мэдэн шүү. Хашаач болтох газаргүй яадлам минь. Бурхан мэд шүтгдсэн чи чадлаа үзүүлээд. Дулж нуулгүй үннээ одоо өцсөгөө гэж айлгаж дарамтлсан асуулт бүхэнд нь ард түмнээсээ асуулдаа гэж хэлсэн үг нь архивын шарлсан хуудсанд одоо оч бий. Хамаг ардыг сүгдүүлсэн шүтлэгийн сүнс хамгийн сүүлчийн шарын шашны ээлж гонгорын лексэнд ховсголч юухээс 6 жилийн хорихад толгон өгч Улаанбаатарын төв шоромлоо авч яваад удалгүй хойдон жил нь нас нөгчүү гэсэн удаан дардс тамхтай хуудас цаасыг уйлц хайсан хөгшөнд нь гардуулаад хаан шарлыг нь нутаглуулаа юм бол хандаа хүүхдүүддээ загсууг байна уу? Амьсгал хураахтаа хамгийн сүлд юу гэж хангалтсан амаараа шивнэгдээ гэхтэн та нарт октөөртэйггүй тэр одоод яваажанда 5 давхар олбгон дээр задарт суугаа биз төрийн нууцыг хөндөж үг хэлдэгдээвэл та ямар ялтайгаа мэднэ үсттэй гэж 7 хүүхэдтэй хөршингэн давлаад доояамны хурган дарга явчихсан гэдгийг. Төмөнд тустай явсан миний аавыг төр төрсөлсөн эсэргүүн болгон яллаж 73 та өвгөн 6 жил өгч
79-тэй гарч ирээд 85-ныхаа найраа бенч хотолцтол хийгээрэй гэж төрн хилээгүй байхад дэндүү атаач хүмүүс гайтуулсан даа гэд. Уйлд суусан ууган хөөж амсрангуй урт наслсан дотууран хайлж явсаар тэнгэрт дэвссэн ч өр хүүхэд ажизэнүүд нь тэнгэрийн одод шиг үржиж өнөөдөр бурхан өвөг их юм буян гიშгээр нь бустай адил жаргалтай гэрэлтэж явнаа. Лексэр ингээ инжээ тэгж домог болж лексэр инжээ тэгж мөнгөрсөн юм. Цасан дээр дурайх өөрийн хөмөртэй цаасан дээр чи төмний сэтгэлд чи нэртэй эрдэм ном таавыг хотож марамб энэ зуунд ч удам судраараанч хойштож инжээ лексэр авахтангуудаар үржүүлэхийн үржнэ. Зогссон өгөн зүрхний үргэлжлэл зогсоогүй дурсамжийнх нь үргэлжлэл хүний төлөө сэтгэлийнх нь дуурайл хүн явсных нь мөнхийн дурсгал лексэр инжээ тэнгэр түшээ мэддэг шиддэг бүгдийн сэтгэлд мөнхөрж үлдсэн манал бурхан. Баярлалаа.